Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулдаг 35 дахь удаагийн Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн 3 дугаар сарын 7-оос 10-ны өдрүүдэд Хандгаатад байрлах спортын олимп цогцлборт болж байна. Тус тэмцээнийг Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн, Монголын сагсан бөмбөгийн холбооны дэд дарга, сагсан бөмбөгийн нэрт зүтгэлтэн Содном Зөндөө анх 1983 онд Улаанбаатарын аварга шалгаруулах тэмцээн нэртэйгээр зохион байгуулсан төвхтэй. Одоогоос 6 жилийн өмнө буюу 2012 оноос эхлэн энэхүү тэмцээнийг Содном Зөндөө агсны нэрэмжит болгон явуулдаг болсон билээ. Өнөөдрийн тэмцээний нээлтийг сагсан бөмбөгийн нэрт зүтгэлтэн Содном Зөндөнхүү улсын хурлын гишүүн ардчилсан намын дарга Эрдэнэж үг хэллээ. Ялангуяа сүүлийн 5-6 жил бол Монголын сагсан бөмбөгийн спорт бол өсрөнгөө хөгжсөн. Энэ спортыг хөгжүүлэх, энэ спортын олон нийтийн хүртээл болгоход аав маань бүхэл өөрийнхөө ухамсарт амьдралыг зориулсан ийм хүн байгаа. 66 онд багшийн дэдийн минь тамирын ангид төгсөөд тэгээ ер нь тэрнээс хойш яг хотын спортын дараагаар ажиллах хүртлээр бүхэл амьдралаа бол энэ сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд бол зориулсан ийм хүн байгаамаа. Тэгээд аав маань хүсч мөрөөдөж явсан энэ спортыг хөгжүүлэх гэж би бас хүүгийн хувьд аавынхаа бас энэ үйл хэргийг хүсчээсэн хэмжээнд нүрэх зорилготой энэ спортыг дэмжиж ажиллаж явж ирлээ. Энэ удаагийн тэмцээнд 21 аймаг 9 дүүргээс 45 багийн 500 гаруй тамирчид өрсөлдөх юм байна. Ахмадуудын хувьд энэхүү тэмцээнд идэвх санаачлагтайгаар эрс өндөртэйгээр оролцдог гэдгээ тэмцээний үеэр хэлж байлаа. Насны Содном Зөндөө нийслэлийн биен дээр спортын хороог 22 жил удирж байсан ууган малчруудын маань нэг юм байгаа. 1983 онд Содном Зөндөөд агсантай хамт нийслэлийн биен дээр спортын хороонд байхдаа энэ Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Содном Зөндөө агсан маань санаачилж анх удаа зохион байгуулснаас хойш 35 дахь жилдээ энэ тэмцээн маань үргэлжлэн явагдаж байгаа их баяртай байна. Мөн энэ үеэр 48 жилийн турш сагсан бөмбөгийн спортоор тасралтгүй хичээлсэн Галиаг олон улсын спортын мастер цолоор шагнасан юм а.